Сайн мэцэнэ уу? Гадаад харилцааны яам энэ 7 хоногт товчтой нэвтрүүлгийн ээлжид дугаар танд хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ 3 дугаар сарын 30-ны өдөр гадаад харилцааны яамд ажиллалаа. За энэ уулзалтын ихэнд гадаад харилцааны сайд Батцэцэг олон улсын харилцааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, гадаад харилцааны салбарт анхаарах асуудлуудын талаар товч танилцуулсан юм а. Ерөнхий сайд оюун эрдэнэ энэ үеэр хилийн чандах дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдтэй захимаар уулзалт хийж вакцины нийлүүлэлтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлсэн одоо эхний 3-5 улсын нэг болох ийм одоо том зорилтыг дэвшүүлж байгаа. Тэгэхээр бүх элчин сайдууд дархлаажуулалттай холбоотой асуудал дээр одоо онцгой анхаарал хандуулж ажиллах юм зайлшгүй шаардлага байна. Мөн тэрээр эдийн засгаас сэргээх чиглэлээр гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гадаадын түншүүдийн итгэлийг сэргээх, гадаад бодлогын хэрэгжилтийг нэгдмэл байдлаар хангах, хилийн чанддах Монгол иргэдэд татан авах, тэдний эрх ашигыг хамгаалахад гадаад харилцааны яам болон дипломат төлөөлөгчийн газруудыг эдвэх санаачлагтай ажиллахыг уриалсан юм а. Захим уулзалтын үеэр дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа ерөнхий сайдад танилцуулж санал бодлоо илэрхийлсэн юм а. Дархлаажуулах нь засгийн газрын нийт тэргүүний зорилт болсон энэ цаг үед гадаад харилцааны яам вакцины авчрах ажилд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна гэж хэлж болох юм. За энэ хүрээнд Хятадын Верасел вакцинаас 900 мянган тонн, за Оросын Спутник V вакцинаас 1 сая тонн худалдаа авахар тохиролцсон байгаа. За өнөөдөр буюу 4-р сарын 2-ны өдөр Хятадын Верасел вакцины эхний ээлж болох 300 мянган тонн энхүү ирж байна. Вакцины хүлээн авах ажиллагаанд гадаад харилцааны сайд Батцэцэг, эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Эрдэнэ бэлэг нарын албаны хүмүүс болон бүгд найрамд Хятад ард улсаас Монгол улсад суугаа элчин сайд Чай Вэн рүү оролцлоо. Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа бид нар 7 сарын 1-ээс өмнө хүн амынхаа 60% буюу насанд хүрсэн бүх иргэдэд 100% вакцинжуулна гэсэн зорилтын хүрээнд бол бид нар одоо арилжааны шугамар хөөцөлдөж авч байгаа вакцинууд маань ингээд энэ сард 2 сая тонн ирэхэд бол төлгөө ёсороо бол одоо хугацаанд амжнаа гэж үзэж байгаа. Дараагийн 600 мянгаыг мөн аль болох эртхэн авч ирэхин төлөө Хятадын тал ажиллах болно. Ер нь Монгол улсад вакцинжуулалтын явц бол харьцангуй сайн байна. Вакцинжуулснаар бол Монгол улсад энэ үжинийг богино хугацаанд дарж чадна гэдэгт итгэж байна. Монгол Улсын их хурлын дарга Зандан шатаар 3 дугаар сарын 31-ний өдөр бүгд найрамд Хятад ард улсын бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Ли Жаншуйтай захимаар уулзалт хийсэн юм а. Уулзалтын үеэр Улсын их хурлын дарга Зандан шатаар бүгд найрамд Хятад ард улстай сайн хөршийн найрсаг харилцан ашигтай хамтын ажиллагааг урт хугацаанд доктортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэж, хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд цаашид байнгын уулзалтын механизмын хуралдааныг жил бүр хийх саналтай байгаагаа хэлсэн. За түүнчлэн хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуй, тээвэр, дэд бүтцийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, дамжин өнгөрөх тээврийг нэмэгдүүлэх, сүүлийн өдрүүдэд доголдоод байгаа зарим бомбын үйл ажиллагааг аль болох богино хугацаанд хэвийн горимд оруулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм а. Энэ 7 хоногт буюу 3 дугаар сарын 31-ний өдөр Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн 2 дахь компакт гэрээ хүчин төгөлдөр боллоо. За энэ хүрээнд гадаад харилцааны сайд Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн компакт гэрээний үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчтэй захимаар уулзалт хийлээ. This is a remarkable milestone in the partnership between Mongolia and the United States. Let me first congratulate you on your appointment as the MCC Vice President of Compact Operations. I'm happy to see an old friend and a person who is familiar with Mongolia's appointed to this important position. Талууд Монгол улсын засгийн газар болон Америк нэгдсэн улсын мянганы сорилтын корпорацийн хооронд 2018 оны 7 дугаар сард байгуулсан Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх 2 дахь компакт гэрээ 2021 оны 3 дугаар сарын 31-ээр хүчин төгөлдөр болж байгаа энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан харилцан баяр хүргэсэн юм а. Сайд Батцэцэг дэлхийн нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй сорилт бэрхшээлүүд гарсан ч үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсны үр дүнд ийхүү төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөсөн хугацаанд эхлүүлэх боломж бүрдсэнийг онцолж энэ бүхний төлөө тууштай хамтран ажилласан Америк нэгдсэн улсын засгийн газар мянганы сорилтын корпорацийн удирдлага хамт олонд талархал илэрхийллээ.
Монгол улсаас Америк нэгдсэн улсад суугаа элчин сайд Отгон баяртай энэ цаг мөчид бид цахимаар шууд холбогдож байна. Тэгэхээр Мянганы сорилтын корпорацийн 2 дахь компакт гэрээ энэ 7 хоногт хүчин төгөлдөр болсон юм түүхэн үйл явдал боллоо. За энэ компакт гэрээ хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх дэд бүтцийн томоохон ажлууд хийгдгээр байгаа. Энэ талаар та эхний ээлжинд тодорхой мэдээлэл өгөхгүй юу? Та бүхний энэ өдрийн амаараа болон айлтгая. 3 сарын 31-ээс эхлээд Улаанбаатар хотын усан хангамжийг сайжруулах Мянганы сорилтын корпорацийн 2 дугаар компакт гэрээ буюу бүцэлтгүүлсэн чинь $350 сая зарцуулагдах юм гэрээ хүчин төгөлдөр боллоо. Та бүхэн санаж байгаа бол 2018 онд Монгол улсын ерөнхий сайд бүрэлсөх Америк нэгдсэн улсад айлчлах буюу энэ гэрээнд гар хэсэг зурсан. Энэ гэрээ хэрэгжиж эхэлснээр бол Улаанбаатар хотын усан хангамж 64 сая метрээр нэмэгдэн өрөөлбөл одоогийнхоос 83% усан хангамж нэмэгдэх юм байна. Яагаад энийг хийж байгаа юм бэ гэхээр хэрвээ одоо бол Улаанбаатар хот усны дутагдлалд орсон байгаа гэдгийг бүгдээр мэдж байгаа. Тэгэхээр зэрэг эдийн засгийн хөгжлийг хангах үндсэн хүчин зүйл шалгуур нь энэ юм байна. Тэр нь эдийн засгийн хөгжлийн тухай ярих биш Улаанбаатар хот оршин тогтохгүй юу гэдэг асуудал байгаа юм байна гэж үзээд энэ асуудлыг эхлүүлсэн. Одоо энэ гэрээ хүчин төгөлдөр болсноор 6 сарын дундуур бодиттой барилгын ажлыг эхлэхэд бэлтгэлтэй ороод явж байна. 2019 онд Монгол улсын ерөнхийлөгчийн айлчлалын үеэр хоёр орны хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон гэдгийг манай үзэгчид мэдэх баг. За өнгөрсөн хугацаанд мэдээж дэлхийд даяар гарсан COVID-19-ийн цар тахлын нөхцөл хүндрэлтэй байдалтай байсан ч гэсэн хоёр орны харилцаа бол идэвхтэй явж ирлээ. Одоо өнгөрсөн онд гэхэд бол Монгол Америкийн стратегийн түншлэлийн тухай Конгрессийн төлөөлөгчдийн танхимын тогтоол батлагдсан. Америк нэгдсэн улс манайхыг Фатмын саарч гисалтаас гарахад тусламж дэмжлэг үзүүллээ. Гадаад харилцааны яам, Батлан, яамдын хоорондын бодлогын зөвлөлт уулзалтууд хэвэн явууллаа. Эдийн засгийн бодлогын зөвлөлт уулзалт хэвэн явууллаа. Америк, Япон, Монголын 3 талд уулзалт хэвэн явууллаа. Одоо он гараад агаарын тээврийн хэрэгцээний ажлын хэсгүүд анх удаага хуралдлаа. Энэ өдрүүдэд одоо энэ 4 сарда бид нар багтаагаад Конгрессийн Сенатын танхимаар Монгол Америкийн стратегийн түншлэлийн тухай тогтоол батлагдах гэж байна. Энэ мэтээр одоо харилцаа бол идэвхтэй урагшилж байгаа гэдгийг бас хэлэхэд таатай байна. Хэдийгээр ковидын нөхцөл байдлын үеч гэсэндээ харилцаа хамтын ажиллагаа эрчимтэй урагшилж байна гэсэн ойлголтыг авлаа. Ер нь Америк нэгдсэн улсад мэдээж манай Монгол иргэд бол олноор оршин сууж амьдардаг байгаа. Тэгэхээр яг энэ ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад иргэдийнхаа талаас асуух нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээ Америк нэгдсэн улсын 200 гаруй хотод 30 гаруй мянган монгол иргэд оршин суудаг. Энэгээрээ бол хамгийн олон монгол хүн оршин сууж байгаа дэлхийн 2 дахь улсад тооцогдож байгаа. Баян оршин сууж байгаас гадна төр ажиллаар явж байгаа маш олон хүмүүс Америк нэгдсэн улсад гатсан. Нутаг буцъя гэдэг дипломатчлуулагчийн газруудад хүсэлтээ гаргасан 4835 иргэн байсан. Яг өнөөдрийн байдлаар бол 3277 нутагтаа буцчаад байна. Энэ бол одоо дэлхийд даяар 90 гаруй орноос татж авсан тусгай үүргийн нислэгээр татж авсан иргэдийн 14% зөвхөн Америк нэгдсэн улсад буцсан иргэд орж байгаа. Үлдсэн иргэдээ буцаах ажил үргэлжилж байна. Элчин сайдын яамны мэдээ гэж боловсруулан цахим сайтаараа тараасан 60 гаруй дугаар гарсан. Энд бол одоо Америк болон Монгол байгаа цар тахлын нөхцөл байдал, Америкийн нэгдсэн улсын зүгээс өгч байгаа анхааруулга, зөвлөмжүүд, иргэдэд өгөх зөвлөгөө, тусламжийн тухай мэдээллийг оруулсан. Энийг бол бас иргэд нэлээд таашааж хүлээж авсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Ер нь иргэдэд туслах чиглэлээр бол энд байгаа монголчуудын төрийн бас байгууллагуудтай нэлээд сайн хамтарч ажилласан гэдгийг бас хэлэх нь зүйтэй байх. Монгол эмчнэрийн холбоотой хамтарч бас бид нэр ковидын эмчилгээ уулын эмнэлгийн даатгалын холбоотой мэдээллийг 1200 гаруй иргэдэд хүргэсэн байна. За 70 гаруй иргэнд бол нийт шаардлагатай энийг өгсөн байна. 9 сая гаруй төгрөгийн тусламж одоо ингэж хөрвүүлсэн. За зарим юмнууд бол нөгөө энд төр байгаа хүмүүс даатгалгүй, эмчил үзүүлж болохгүй, эмнэлгийн жоргуул эм авч болохгүй учраас зарим одоо нийт шаардлагатай юм бол Монголоос авчрах ажлыг зохион байгуулсан гэдгийг бас хэлэмцүүлдэг. Хүнд нөхцөлд орцсон иргэдэд бол монголчуудын холбоо, Вашингтон, Монгол сүм гэдэг төрийн бас байгууллагуудтай хамтраад хүнсний дэмжлэг үзүүлэх, төр орших, орон байр олоход нь туслах, зарим онцгой хүндэд бол мөнгөнд тусламж олгох ажил зохион байгуулах гэх ажлыг хийлээ. Америкт байгаа манай Монголын өргөмжит консулууд, за олон улсын шилжил төлөвлөрийн байгууллага болон Америкийн төрийн бас байгууллагуудтай хамтраад 40 гаруй иргэнд
эх орондоо Монголын визийг хөнгөлөх зарим нь бүр тусгай нислэг зохион байгуулсан ийм ажлыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн даатгал буй гэдэг бас нэг юм байсан. Энэ болохоор зэрэг олон улсын даатгалын үйлчилгээ эрхэлдэг Монголын хоёр даатгалын компанитай харилцан тохиролцсны үндсэн дээр монголчууд энд байгаа монголчууд эндээс даатгал авах боломжийг бүрдүүлж өгсөө. Визийн хугацаа дууссан гэдэг маш олон байсан. Тэр иргэдийн визийг сонгуулах талаар Америкийн холбогдох байгууллагууд нь хүсэлт гаргаад тэгээд 400 гаруй иргэнд бол тусгайлан нот бичиг бид нэр гаргаж өгсөн. Өнөөгийн байдлаар бас энийг үзэх иргэдийн заримынх нь визийн хугацаа сунгагдаагүй гэж магадгүй ягаад гэвэл энэ ковидын нөхцөл байдлаар Америкийн хаалгуудад одоо хүчин чадлынхаа 15% ажиллаж байгаа учраас нөгөө хүсэлтэд ирэхгүй байгаа нөхцөл бий. Тэгээд иргэд сандрах хэрэггүй нэгэнт мэдүүлсэн болвол визийн зөрчилд орохгүй гэдгийг бас хэлж байгаа. Бас нэг тоо энд хэлхэн зүйтэй гэж бодож байна. Энэ ер нь бол 11,000 гаруй иргэнд бол консулын үйлчлэгийг үзүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд 16,000 хүн иргэнд бол тэдний санал хүсэлтэн зохих одоо хариу өгч ер нь давхарцсан тоогоор бол нэг 27 гаруй мянган иргэнд бид нэр хүрч ажилласан байна. Ер нь Америк нэгдсэн улс иргэдээ гадны дотны гэж ялахгүйгээр вакцинжуулалтанд хамруулна гэсэн мэдээлэл явж байгаа шүү дээ. Монгол иргэдийг ер нь хамруулах ажлын явц ямар байгаа бол? За Америк нэгдсэн улс бол иргэний харьяал хамаарахгүйгээр тэр байтугай ер нь даатгалтай даатгалгүй хамаарахгүйгээр бүгдийг вакцинжуулна гэдэг ийм мэдээлэл хийсэн. Вакцинжуулалт бол нэлээд эрчимтэй явагдаад өнөөдрийн байдлаар бол 150 сая хүн анхны тунгаа авчихсан, 44 сая хүн бүрэн вакцинжуулсан ийм дүнтэй байгаа. Яг одоо бол вакцинжуулалт үнд хэлбэргүй гэж байгаа. Яг одоо бол вакцины хангамжаас хамаарат нас, мэрэгжлийн ангилал, за тэгээд суур өвчин гэх мэтийн ангиллаар бол ялгаж байгаа хэвээр байгаа. Гэхдээ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден бол 5 дугаар сар гэхэд Америкийн иргэдэд одоо бүгдэнд нь хүрэлцэх хэмжээний вакцины нийлүүлнэ гэсэн төрүүчээсээ мужууд бол одоо тэр ангиллуудаа аваад насан туршийн бүх хүмүүсийг вакцины хамруулах ийм арга хэмжээг авч эхэлж байгаа. За мэдээлэл өгсөн танд их баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. За. Улсын онцгой комиссийн даргын 27 дугаар тушаалаар шуурхай зохицуулалтын ажлын хэсэг байгуулагдаж, Эрсдрийн хоолны газар хариуцсан дид ажлын хэсгийн даргаар гадаад харилцааны сайд Баццэг томилогдсон юм а. Тэрээр ажлын хэсгийг хахалж мэргэжлийн ялтын ерхий газар болон цагдаагийн ерхий газрын бүрэлдэхүүний хамтаар 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим Эрсдрийн хоолны газруудад ажиллаж халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байгаатай танилцсан юм а. Цар тахлын амаргүй нөхцөл байдлыг хөл хорио тогтоохгүйгээр иргэдтэйгээ хамтран даван туулахад дээрх байгууллагын үйл ажиллагаа халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн сахиж байгаа нь чухал болохыг хэлж болцсошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг уриалсан юм а. Хилийн чандад байгаа Монгол улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн ээлжид турал 4-р сарын 1-ний өдөр боллоо. За энэхүү ээлжид турлыг гадаад харилцааны сайд бөгөөд иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга Баццэг удирдын явуулсан юм а. Энэ удаагийн хурлаар хилийн чандад нас барсан 2 иргэний шарилыг эх оронд нь ирүүлэх, төлбөрийн чадваргүй 3 иргэний яаралтай амжилгааны зардал дэмжлэг үзүүлэх, цар тахлын улмаас санхүүгийн хүндрэлд орсон 61 иргэний нутаг буцах, тэдгээрийн тусгаарлах байрны зардал дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 66 иргэний өргөдөл хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ. Монгол Хятадын хилийн бомбдуудын үйл ажиллагаанд оролцсон нь аж ахуй нэгжүүлээд иргэдийг баггүй бухимдуулсан зүйл болсон. За тэгвэл энэ асуудлаар Ирээн дэх консулын газрын консул мөнх гэрэлтэй захимаар бидний цаг мөчид холбогдож байна. Тэгэхээр замын үдийн бомбын үйл ажиллагаа ер нь хизээнээс доголдов таны талаар мэдээлэхгүй юу? Ачаа дээр дагуулсан үйл явдал бол анх бол 3 сарын 22-нд Ирээний газрын хашаанд манай экспортын махацсан дэмжлэг үүсэл шатсантай холбоотой гарсан. За тэгээ газрын хашааг бол зэрэгцлэх ажлыг Ирээний тал хийж байгаа явцад бол Монгол улсад бас энэ цар тахлын нөхцөл байдал нэлээд өндөрсөн. За тэгээд энэ хоёр шалтгааны улмаас бол Монгол улсаас Иран руу орох тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бол Хятадын талбар хугацаанд зогсоосон. За энэ хугацаанд гайлын хашааны одоо энэ хэсэгтэй байдлыг хангах, төд болтыг татах, халдвар хамгаалалт аюулгүй байдлыг хангах ажлыг бол айлын тал хийсэн. Замын үедэд цар тахлын бас халдварын байдал илэрсэнтэй холбоотойгоор айлын тал бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ирсэн. За тэгээ Ирээний тал бол
айлын хашаанд ажилладаг одоо 8000 орчим хятад талын одоо жолооч ажиллаж ачигч гэх мэт хүмүүсийг бол 4 сарын 6-ны өдөр хүртэл вакцин зөвлөс дуусгаад 4 сарын 7-ны өдрөөс эхлээ манай талын тэмдэг хэрэгслийг одоо нэвтрүүлж ирэхээр айлын талдаа цайхан тохиолдлоо. Тэгэхээр 4 сарын 7-ны өдөр манай тэмдэг хэрэгслийг эхний ээлжинд нэг 20-30 тэмдэг хэрэгсэл оруулах байдлаар ингээ ариутгал халтар үйлчлэлийг хийгээд туршлагын журмаар оруулах гэж ярьж байгаа. За тэгээд болж ивэл одоо багаар тоогоо нэмээд одоо хэвийн байдал оруулнаа гэдэг ийм тохиолдол хүрсэн байгаа. Гэхдээ энд нэг нөхцөл бий. Замын үед сумын дахиж нэмж халдвар гарахгүй байх ёстой гэдгийг бол бид нэр аль талаа анхаарах ёстой. Тийм учраас бид нэр Баруун аймаг замын үед сумын зүгээс одоо энэ хатар хамгааллын ажлыг сайдтай хийж айлын талаас нь цаг тавтай хэмжиж буй ажлын талаар орон нутаг айлын талаар мэдээлэл солилцдог сувгийг бол өнөөдрөөс бий болгоод өнөөдрөөс ингээд айлын талаар мэдээлэл солилцоод эхэллээ. Ер нь бол бид хятад талаа ойлголцоор үр дүндээ хамтран ажиллаж байгаа гэж бол хэлж болно. За баярлалаа танд амжилт хүсье. Гадаад харилцааны сайд Баццэг өөрөختөө ажилдаа томилогдсноос хойш хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар өдрийн саяны 4-р сарын 1-ний өдрийн дугаарт дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Сайд Баццэг гадаад харилцааны яам цаг үеийн шаардлага хэрэгцээнд тохирсон ажлуудыг хэрэгжүүлж байгаа талаар ярьсан байна. Гадаад харилцааны сайд Баццэг Вьетнам, Куб, Чех улсаас Монгол улсад суугаа элчин сайд нарыг 4-р сарын 1-ний өдөр хүлээн авч уулзаж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Мөн энэ өдөр Турк улсаас Монгол улсад суугаа элчин сайд Ахмед Язалыг өргөмсөн нутаг буцах гэж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзсан юм а. Гадаад харилцааны сайд Баццэг Монгол улс дахь Дэлхийн банк группийн суурин төлөөлөгч Андре Михнэ болон Нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Кумар Ахушаг 4-р сарын 1-ний өдөр тус тус хүлээн авч уулзаж цаашдын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон байна. Европын албаны дэмжлэгтэй хэрэгжиж байгаа Монголын худалдааг дэмжих Трамслын удирдах зөвлөлийн хурал 4-р сарын 1-ний өдөр гадаад харилцааны яамд боллоо. Төслийн удирдах зөвлөлийн энэ удаагийн хурлаар 2020 оны ажлыг дүнснээс гадна төсөл бүрэн дуусахаас өмнө буюу энэ оны 7-р сар хүртэл хийж гүйцэтгэхэр төлөвлөж байгаа ажлын талаар хэлэлцлээ. Энэ 7 хоногт гадаад харилцааны яамд болсон онцлог үйл явдал уулзалт арга хэмжээний талаарх мэдээллийг танд хүргэлээ. Анхаарлаа хандсан баярлалаа.